Хятад хэлний Асын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. HSK шалгалтын уншлагын хичээл эхэлж байна. Бид түрүүчийн хичээлээр утгын дагуу зургийг зөв байрлуулах дасгал ажиллаж сурсан. Одоо энэ дасгалаа дахиад нэг хийгээд үзье. Та бүхэн өгүүлбэрт тохирох зургийг хамтдаа олоорой. Дасгалаа хийхээс өмнө зураг бүрийн үйл явдлыг сайтар анхаарч ажиглахыг зөвлөе. хариугаа тулгах цаг боллоо. 10月前我回来，再见. Би 10 сараас өмнө ирнэ гэсэн өгүүлбэрт C зураг тохирч байна. 这些都是张小姐的. Эдгээр бүгд Жан ахвагийнх гэсэн энэ өгүүлбэрт хумсны будагны зураг тохирч байна. Тэгэхээр энэ бол А зураг гэсэн үг. 妈妈，我不爱吃这个菜. Ээж би энэ хоолыг идэх дургүй гэсэн өгүүлбэрт мэдээж охиндоо хоол өгөхийг чармааж буй ээжийн И зураг тохирно. 没关系，不会做没关系. Зүгээр дээ, хийж чадахгүй байсан ч зүгээрээ гэсэн утгатай өгүүлбэрт хичээлээ хийхээс шантарч буй ээж охин хоёрын зураг буюу B зураг тохирно. 对不起，今天天气太热了гэсэн сүүлийн өгүүлбэр маань уучлаарай, өнөөдөр цаг агаар их халуун байна гэсэн утгатай бөгөөд сүүлийн зураг буюу D зураг тохирч байна. Ингээд бид өмнөх хичээлийн агуулгаар батлаа. Харин одоо шинэ хичээлдээ орцгоё. Хамтдаа аав хүү хоёрын хөгжилтэй явдлыг үзээд дараа нь асуултанд хариулцгаая. 大头儿子，不要踩水坑！委屈妈妈，你在哪儿？大头儿子，书包要放好，说过多少次了？委屈妈妈，你能看到我吗？是的。好困呐！大头儿子，把玩具收拾好，才能去睡觉。委屈妈妈，你在哪儿啊？你怎么知道我在干什么呢？因为我有小头爸爸发明的小雷达，你干什么我都能看到哟。所以别想淘气，快把玩具收拾好。哇，我的大头儿子，咱们来玩警察抓小偷吧。嘘，妈妈用你发明的小雷达在监视我呢。是吗？真的，我要干什么，委屈妈妈全都能看到。可是那个雷达只能监视院子跟门口，屋子里是看不到的呀。是吗？可是……放心吧，只是维希妈妈吓唬你呢。开始吧。好吧。哎，好。啊，小偷，赶快站住！啊呀！站住！站住！好啊，你们两个趁我不在家就捣乱。说吧，你们今天在家都干了些什么？什么也都没干。坦白从宽，抗拒从严。我劝你们还是承认了吧。这些都是雷达监控拍到的，还不承认吗？小头爸爸，你不是说屋子里没有事儿吗？这个，可能你妈妈把雷达给升级了。是的，这个雷达还是很管用的，就算我不在家也能监视你们，所以你们俩最好别捣乱。Аав хүү хоёрын хөгжилтэй явдлыг хамтдаа үзлээ. Тэдний яриаг илүү сайн ойлгохын тулд хамтдаа дараах асуултанд хариулцгаая. 这里妈妈说什么? Ээж юу гэж хэлсэн бэ?
大头儿子，不要踩水坑。 Зүйтэй битгий усан дээр гიშгээрэй гэж сануулсан. Харин дараагийн асуулт бол 你在哪儿啊？你怎么知道我在干什么呢？ та гэртээ байгаа юм уу? Миний юу хийж байгааг яаж мэдж байгаа юм бэ? Гэсэн хүүгийн асуултанд ээж юу гэж хариулсныг дахин нэг харцгаая. 你干什么我都能看到哟，快把玩具收拾好。 Би юу хийж байгааг чинь мэднэ. Чи заавал өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй шүү гэж хэлсэн байна. Харин аав хүү хоёр ээжийн асуусан 说吧，你们今天在家都干了些什么？ гэсэн асуултанд үннээ хэлсэн үү? Та нар юу гэж бодож байна? 我们没有玩，就打扫房间了。 Бид тоглоогүй, гэрээ цэвэрлсэн гэсэн байна. Аав хүү хоёр яагаад баригдлаа? 是真的吗？你们看这些照片，现在说一说，是真的打扫房间了吗？ Үнэн гэж үү? Энэ зурагнуудыг харцгаа. Гэрээ цэвэрлсэн гэсэн чинь үнэн байна уу? гэж ээж нь ууралсан шүү дээ. Бид бичлэгийн ихэнх хэсгийг орчууллаа. Одоо бүгдээрээ дахиж үзээд бүрэн ойлгох болно. 大头儿子，不要踩水坑。委屈妈妈，你在哪儿？大头儿子，书包要放好，说过多少次了？ 委屈妈妈，你能看到我吗？ 是的，好困呐！ 大头儿子，把玩具收拾好，才能去睡觉。 委屈妈妈，你在哪儿啊？你怎么知道我在干什么呢？ 因为我有小头爸爸发明的小雷达，你干什么我都能看到哟。所以别想淘气，快把玩具收拾好。哇，我的大头儿子，咱们来玩警察抓小偷吧。嘘，妈妈用你发明的小雷达在监视我呢。是吗？ 真的，我要干什么，委屈妈妈全都能看到。可是那个雷达只能监视院子跟门口，屋子里是看不到的呀。是吗？可是……放心吧，只是维希妈妈吓唬你呢。开始吧。好吧。哎，好。啊，小偷，赶快站住！啊啪！站住！站住！好啊，你们两个趁我不在家就捣乱。 啊！哎，说吧，你们今天在家都干了些什么？什么都也都没干。坦白从宽，抗拒从严。我劝你们还是承认了吧。这些都是雷达监控拍到的，还不承认吗？小头爸爸，你不是说屋子里没有事儿吗？这个，可能你妈妈把雷达给升级了。是的，这个雷达还是很管用的，就算我不在家也能监视你们，所以你们俩最好别捣乱。 Одоо бүгдээрээ дасгал ажиллацгаая. Эхний игнэнд тохирох өгүүлбэрийг дараах игнэнээс олж бүглэнэ. Жишээ нь тааман зигээр нь варла. Тэд хідүүлээ тоглосон бэ гэсэн асуултанд би буюу лянгарын хоёр хүн гэж хариулах ёстой. Тийм учраас и үсгийг бүглэнэ. Энэ мэтчлэн дараах дасгалыг гүйцээж хий. Хариултаа хамтдаа шалгацгаая. 我想睡觉. Би унтмаар байна гэсэн өгүүлбэрт C. 他累了. Тэр ядарсан гэсэн өгүүлбэрт E. 妈妈在哪儿? Тэр хаана байна вэ гэсэн асуултанд D. 他在商店. Тэр дэлгүүрт байна гэсэн өгүүлбэрт
D тохирч байна. 爸爸想做什么? Аав юу хэмээр байна гэсэн өгүүлбэрт A. Өгүүлбэр болох war тоглох гэсэн үг таарч байна. Харин сүүлийн 儿子打扫房间了吗? Хүү гэрээ цэвэрлсэн үү гэсэн асуултанд B буюу 没有 гэсэн өгүүлбэр тохирч байна. Бид сая HSK уншлагын дасгалтай төстэй дасгал ажиллаж үзлээ. Тэгвэл одоо сая хийсэн дасгалтайгаа адилхан HSK уншлагын 3 дугаар даалгаврыг хийж үзцгээе. Та бүхэн өгүүлбэрт тохирох хариултыг нь артлын игнэнээс олоорой. Хариултаа харах цаг боллоо. 医生在哪儿? Эмч хаана вэ гэсэн өгүүлбэрт B буюу 那儿 гэсэн үг тохирч байна. 谁在说话? Хэн яриад байна гэсэн өгүүлбэрт D буюу 后面的人 ард талын хүн гэсэн өгүүлбэр тохирох бол 李先生是什么时候来的? Ли ноён хэзээ ирсэн юм бэ гэсэн өгүүлбэрт A 昨天下午 өчигдөр өдөөс хойш гэсэн үг тохирох бол 我们去下面吃. Доош бууж хоолцгоё гэсэн өгүүлбэрт C 听你的 чиний хар болъё гэсэн өгүүлбэр таарах бол сүүлийн 那本书怎么样? Тэр ямархуу ном бэ гэсэн өгүүлбэрт E буюу 很好гэсэн өгүүлбэрийг тааруулах хэрэгтэй байх нэ. Бид сая зөв хариулт олох дасгал ажиллаж сурлаа. Харин дараагийн хичээлээр оновчтой үгийг олж өгүүлбэр гүйцээх дасгал ажиллах болно. Ингээд Пан багшийн бэлтгэсэн хятадууд хэрхэн худалдаа хийдэг тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авч үзье. 大家好，我们又见面了。今天要和大家分享的是现代中国的购物。购物在汉语里的意思就是买东西。下面我们一起来看一下现在中国人常常去哪儿买东西，怎么买东西，买东西的时候我们经常用的一些句子。和蒙古一样，中国也有许多有名的超市、商店、饭店、咖啡厅等等。如果你想买一些东西，可以穿好衣服出去逛逛街，街上有各种各样你想要的东西。但是现在很多中国人喜欢在家里买东西，因为他们有很多工作，觉得出去买东西很累。那么他们在家里怎么买东西呢？对，上网买东西。大家一定知道中国的阿里巴巴，淘宝网就是阿里巴巴的一个可以买东西的网站。很多中国人在这里买东西。淘宝网上有各种各样的东西，有吃的东西，有穿的衣服，有用的东西，也有好玩的东西。这里有中国的商品，也有世界各地的商品。在网上买东西很方便。如果你想吃东西，你可以用电脑或者手机在网上选择你想买的东西，然后在网上付款。很快，快递人员就会把你买的东西送到你家。好，下面我们一起来学习几个买东西的句子。这是巴图，他正在买苹果。这些苹果又红又大，看起来非常好吃。他问老板，一斤苹果多少钱？这里的一斤苹果就是0.5千克苹果的意思。多少钱是问苹果的价格，所以我们还可以说这件衣服多少钱，这本书多少钱，这个手机多少钱。老板和巴图说一斤苹果10元，巴图觉得一斤苹果10元太贵了。这个时候巴图就可以和老板讲价了。
他和老板说：“太贵了，可以便宜点吗？”老板说：“那就1斤8元吧。”最后，巴图买了2斤苹果，然后高兴地回家了。刚才我们学了2个卖东西的句子。1斤苹果多少钱？太贵了，可以便宜点儿吗？多少钱是问价格，贵是1斤苹果10元，很贵。便宜是1斤苹果8元，比较便宜。你们学会了吗？好，今天我们就到这里。 Том багштай баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见。